Ямар нэгэн юмнаас урам авах гэд тийм ойлголт өгдөг да. Тэгэнгүүт юунаас урам авч болох юм бэ гэсэн тийм асуулт байгаа даа. Хүнээс урам авах юм уу? Хин нэгнээс урам авах юм уу гэхээр тэр нэг жижигхэн сул тал байх магадaltaй. Магадгүй ямар нэгэн хүн өөрийгөө харьцуулж нэг тийм өөрийгөө дүгнээд идэг да. Би энэ хүнээс ийм юмар илүү юм байна, тийм юмар дутуу юм байна гэх юм уу? Тэр нь заавал материаллык юм биш. Тэр бараг л хүн болж төрсний юмыг олж таньж мэдэх аргуудын маш том тийм арга нугаад байгаа шүү дээ. Ямар нэг юмыг таньж мэдхдээ өөр юмтайгаа харьцуулдаг. Тэгэнгүүт хинээс урам авах вэ гэхээр ямар нэгэн хүнээс урам авна гэд бодох юм бол маш сонир асуудал байгаа. Нөгөө хүнтэйгээ далдуур өөрийгөө харьцуулаад байх үе тэгээд өөрийгөө бас буруугаар дүгнжих үе нөгөө хүнийгээ хитрхи дээгүүр бодчих үе гэсэн тийм асуудал байгаад ах шиг санагдаад идэгий. Тэнгүүд магадгүй физикч хүн байлаа гэж бодсон шүү дээ. Физикийнхээ судалгааг сайн хийгээд байжсэн чинь маш том тийм агуу физикч хүнээс урам аваад хийж болно. Тэр үед магадгүй өөрийгөө харьцуулахгүй байж магадгүй. Гэтэ ихэнх тохиолдолд хүн өөрийгөө ямар нэгэн хүнтэй харьцуулах гэдэг шиг санагддаг гэх юм уу? Тэгэхээр юунаас урам авдаг вэ гэхээр миний хувьд мандж байгаа нарнаас ч юм уу эсвэл хөвж байгаа үйлсээс тэгээ салхины сэвшинээс муураа хардаг ч юм уу. Тиймэрхүү сайхан сэтгэл төрүүлдэг юмнасаа урам авах чухал юм байна гэж би бодсон. Ямар нэгэн юмнаас урам авах бол сайхан. Өглөө босоод юм хийхэд хэцүү санагдчихвэл хөшгөө нээгээд нарны туяаг хараад нарны туяа ямар сайхан юм бэ? Энийг л мэдрэх гэж ерөнхийдөө энэ орчлондоос хүн болж төрсөн юм байна гэсэн бодол төрдөг ч юм уу. Тэр зүйлээс урам авах нь байнгын байдаг. За яг байхгүй болчих магадгүй л дээ. Байнгын байх магадaltaй намайг амьд байх үед тийм зүйлсээс урам авах нь маш сайхан юм байна гэж боддیں۔ Би мэдээч хэрэг нарны туяатай өөрийгөө зүүрлэл байхгүй байлгүй дээ. Би нар шиг сайхан хурц бүхнийг ээж чадахгүй байна гэдэг ч юм. Тэгж арайч боддгүй миний хувьд. Тэгэхээр урам авах зүйл юу ч байж болно. Хүн байх юм бол жоохон хэцүү юм байна гэсэн зүгээр нэг тийм санаа гэх юм уу.